Дараагийн мэдээ. Гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариуцлагатай хамт гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ хоёр хуулийн доор гэр бүлийн харилцаанд тулгарч байгаа гэрлэлт, гэр бүл цоцлолт, хүүхэд үрчлэлт, тээгч ихээр хүүхэд төрүүлэх, иргэний хуулиар зохицуулж ирсэн өв залгамжлын асуудлын зарим хэсгийг нь зохицуулахар төлөвлөжээ. Өмнөх хуулийн төслүүдээс ялгаатай нь энэ удаагийн хуулиар Монголын гэр бүлийн үн цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлийн бат бөх байдлыг хангах, хамгаалах, гэрлэлт цоцлогтой холбоотой хүүхдийн эрх зөрчигддөг асуудлуудыг чухалчилж хуулийн зохицуултыг хийсэн байна. За улсын хурлын босго даавахгүй 5 парламентыг үндсэн гэр бүлийн тухай хуульд хүүхдийн тэтгэмжийг эцэгхийн хүслийн дагуу тогтоох бус албан журмаар эцэгхээс нь гаргуулахаар хуульчилжээ. За мөн тэтгэмжийн хэмжээг эцэгхийн олж буй орлоготой харьцуулж тогтоохоор тусгасан байна. За мөн тогтоосон тэтгэмжээ хугацаанд төлөхгүй бол хүү тооцох, за ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол ажил зуучилж тухайн ажил олгогчтой гэрээ хийх замаар орлогоос нь тэтгэмжийн мөнгийг нь шууд авахаар хуулийн зохицуултыг боловсруулсан гэсэн юм а. Ажлын хэсгээс гол анхаарч байгаа зүйл нь Монгол гэр бүлийн үн цэн ямар байх ёстой юм бэ? Энэ аавын, ээжийн, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг өшөө тодорхойлж өгөх энэ чиглэлээрээс онцгойлон анхаарч хуулийн төслүүдээр саналаа боловсруулад ингээд хүргүүлэхэд бэлэн болсон байна. 400-500 мянган төгрөгийн л тэтгэмж тогтоогод байгаа. Гэтэл чинь бол бусад улсуудад харах юм бол туршлагыг судлал ер нь бол тэтгэлэг төлж байгаа этгээний орлогоос бас хамаарч байгаа. Тэгээд тэтгэлэг авж байгаа хүүхдийн бас хэрэгцээ шаардлагаас бас хамаарч байна. Тийм учраас эдгээр хамаарлыг харгалзан үздэг буюу жишээлбэл 10-20 сая төгрөгийн цалинтай хүн байх юм бол тэрэнд нь дүүцхүүц илүү хэмжээний тэтгэлэг тогтоодох тийм ээ. Тэгэхгүй бол 1 сая төгрөгийн хүн цалинтай хүн 400 мянгаыг төлөх 10 сая 20 саяын цалинтай хүн 400 мянгаыг төлөх хоёр бол ондоо шүү дээ. Тийм учраас энэ ондоо байдлыг нь бол одоо харгалзан үүсгэхээр хуулийн төсөлтөд тусгаад ингэснээрээ болвол эцэг их болсноороо их орлоготой байсан ч гэсэн хүүхдийн тэтгэлгийг болвол тэрэндээ тохирсон хэмжээнд төлөе шүү. Тэгээд тэр утгаараа бол хариуцлага нэмэгдэнэ гэж бол харж байгаа. За төрөөс бол хамгийн түрүүнд гэр бүлийн цогц хөгжлийн төвийг бий болгохоор энд тусгаж байна. Тэгэхээр аймаг нийслэл болгонд эхний ээлжинд тусгахаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр тусцсан байгаа. За энэ төвөөр дамжуулаад байнгын сэтгэл зүйч нийгмийн ажилтнууд энэ үйлчлэгийг үзүүлнэ. За мөн яг наривчлсан төлбөртэй үйлчлэгийг бол мэдээж хүн гэр бүл бол үйлчлэгийг үзүүлээд дээр нэмэлт төлбөр төлөөд төрийн бас байгууллага чинь гэрээлэн гүйцэтгүүлж байгаа энэ тохиолдолд бас авч болно. За түүнчлэн гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиар гэр бүлийн сэтгэл зүйн үйлчилгээг даатгалтай болгох, за орон сууцны хөнгөлтөнд хамруулах, гэр бүлийн боловсрол олгох, за гэрлэлтэнд бэлтгэх зэрэг залуу асуудад зайлшгүй хэрэгцээтэй 10 гаруй төрлийн үйлчилгээг гэр бүлийн хөгжлийн цогц төвөөр дамжуулан хүргэхээр төлөвлөсөн байна. За энэ төвийг нийслэл болон 21 аймагт байгуулахаар хуульд тусгасан гэсэн юм а. За энэ мэт ажлын хэсэг хуулийн цогцолт тус бүрээр ажлын хэсгийн хурлыг үе шаттай зохион байгуулсны дараа төслөө улсын хурлд өргөн барихаар төлөвлөсөн байна.